Далайн ёроолын нууцлаг ертөнц. Далайн ёроол нь хурай газрын гадаргатай адил олон янзын хэлбэртэй байдаг. Урт үргэлжилсэн уул нурууд, өргөн тал хүндийд, гүн, хонхор, хотгор бүгд бий. Далайн ёроолыг их газрын зах, далайн ёроол, далайн гол нурууд гэж ангилдаг. Их газрын зах буюу шилп их газрын давхаргаас тогтдог бөгөөд 200 м-ийн сабатаар хязгаарлагддаг. Дунджаар 80 км өргөн боловч газар бүр өөр байдаг. Шилп нь эдийн засгийн болоод улс төрийн ач холбогдолтой хэсэг юм. Их газрын хажуу гэдэг нь их гүн рүү шилжих эгц хэсэг, налуу нь 70-аас 400 м/км хүрдэг. Гүн нь 3660 м, өргөн нь 15-аас 30 км. Далайн гүн хувирал каньон ихтэй. Харин их газрын таршил нь усан доорх их газрын хамгийн хөгжилтэй хэсэг. Налуу нь 4-өөс 8 км, өргөн нь хэдэн зуун км хүрдэг. Их газрын хажуугаас зөв дээрсээ Ордос чулуулгын хоримтлалаас үүссэн тал юм. Далайн гүн хувилбар. Далайн ёроолын хамгийн гүн хэсэг бөгөөд урт нарийн тектоник хавтангийн хил дээр үүсдэг. Номхон далайд Марианы, Тонгийн, Алеутийн, Филиппиний, Курил Камчаткийн хонхрууд байдаг бол Атлантын далайд Пуэрто-Рико, өмнөд Сэндвичийн хонхрууд, энэтхэгийн далайд Явын хонхор бий. Далайн гүн хувилын онцлог нь дэлхийд нийт 34 орчим гүн хувил байдаг бөгөөд 28 нь номхон далайд, 5 нь Атлантын далайд, 1 нь энэтхэгийн далайд байдаг. Далайн гол нурууд тасралтгүй систем. Дэлхийн гадаргын 20 орчим хувийг эзлэх далайн гол нурууд нь бүх далайн ёроолын тасралтгүй системийг үүсгэдэг. Нийт урт нь 65,000 км, замынхаас 2,000 км өргөн, 3,000-аас 4,000 м өндөр. Атлантын далайн гол нур нь хамгийн том уулсын систем. Эс хэлбэртэй энэ нур нь Исландаас Тристан да Кони хүртэл үргэлжилдэг. Хэр дагууд газар хөдлөлт байнга болж магмын урсгалаар далайн ёроол шинээр үүсэж байдаг. Хурдас чулуулга хэр орчимдоо хамгийн залуу